Я бурхан минь. Миний борхоо. Амар байна уу ээж? Аавынхаа амар мэндийг эхлээд ир. Амар байна уу аава? Мэнд шүүхэн гэрэлтэй хэлүүлжиж байна. Ичи аав хоёр нь хүүгээ мөрөөсч хизээ гэртээ ирэхин хэлхээтэй өдрүүдийг суглан тоолж хүлээж суулаа. Төрийн ажил уягдаж төрсөн бойцноог мартсан бол өршөөгтөн. Энэ төрийн албанд чиний эргүүлэх хуудас гэж байна уу? Гэхдээ чи ядахта гэр орондоо ирж байна. Нэг сайхан Монгол дээлээ өмсөд ирж болсонгүй юу? Амбан хааны чинь өргөө биш. Хүүэн доо сонсч өссөн гэр орон чинь байна шүү дээ. Та намайг хөлгүй муугаар битгийх юм л. Тэр манж амбан чинь л хөлийг минь дөрөнд хүргэж хүний дайтай хүн болгосон. Итгэлийг нь алдаагүй тулдаан их нутгийнхаа барааг харах. Ирэхээр шагнуулсан юм шүү. Тэгж хүний хормоо өргөж байсан бол тэндээ үлдэх чинь дээр байсан юм. Тэгвэл та яах гэж? Хүний ухаан суугаагүй багт минь хайр газар илгээсэн юм бэ. Таны загснаар би аав ээжийг нь сонсон ч хүний нутагт нулимсан бүү үзүүлгсэн хатуу сургаалыг чинь нөмрөн тэсч өдрийг хүрлээ. Эцэг ихтэй гологдсон амьтад энд ирд сурдгийм гэж үеийн хүүгүүднүүд үзүүлж шавдрал. Энэ бүхнийг тэсч гарах энд тийм сайхан байсан гэж бодож байна. Номон зантай хүм. Ээж аав хоёр нь хүүгээ наран саран хоёрын хооронд төртлөө сансан шүү. Ам нэвэл уушиг нэ гэдэг байхаа. Аава. Та жасаа чуулган дээр миний ясыг янгинуулж муу ардыг донслогсон мөрийн хазгаа үг хэлэх юм бол энд байх хугацаанд минь эцгийн ясаар хандаж чимээгүй сууж болох уу? Юунд яс чинь янгинаж цус чинь бүлгэнэ төв. Та тэр хээрийн хитэн хулгайчийг өмөрч турхирхан болчихл тоо. Явсаалдсан ч шажигнах яс чинь Монголоор явна. Тэр хээрийн хулгайчуд гэдэг улсууд чинь халх Монголын төлөө хүчээр өгч хавргаан Монгол жава ирчүүд харин чи миний хүү биш. Тийм ээ. Би чиний хүү биш. Яадаг гэж миний хүү. Миний хүү. Энэ замын хүү. Заяа түүгийн минь хэтүүлчлээ гэж юу миний хүү. Миний хүү төрсөн гэрээсээ яваад хайчаад миний хүү. Миний хүү. Толгойч нэргсэн байна даа чи. Монголын тайсан харийнхан бус. Иймэрхүү их нутгаан гэсэн
зүрх сэтгэлээ алдсан монголчууд байдаг юм. Энийг чи мэдэх цаг ирнэ.